Лони минь. За өнөөдөр карантинаас гарсан эхний өдөр байна. Тэгээд амар гоё бороотой өдөр байна. Миний бүрнүүд ингэ бүлцээсэн байх юм. Тэгээд одоо бид хоёр ямар ч гэсэн хоёлоо амарч байгаа. Гарч дэлгүүр хийсээд гадуур хоолнд ороод ер нь хүмүүс янзлалаа төсөө засуулаад карантин гоё эхлүүлэх гэж юм. Тэгээд тань маань лавтагаа хамтдаа байцаагаараа 100 хоног гараг 4 сар гэрээсээ гараад болохоор юм хийсэн dark spot character энийг хавч хэрэглэж байгаа айгуу дэжгүй юм гэлээ. Багтлаад энэ дэлгүүрсэн гэхээр харин нэг сэтгэлтэй ич өнөөдөр яг ямар өдөр үлээ гэдгээ. Юу ч над ямар сэтгэлээ. Үсэт золон гэхэр гоё биш үү нөө. Гоё нөө. Бид хоёр гэрээсээ гараа явж гин. Өнөөдөр Австралид албан ёсоор яг хөл хорой тавигдж байгаа бүх дэлгүүр бүх зүйл буцаад хэвэндээ орж байгаа. Тэгээд бид хоёр ямар ч байсан гэрээсээ гараад дэлгүүр орох гэж байна. Батхан билэг үсэт золон гадаа амар сэрүүхэн бороотой байна. Тэгээд дэлгүүр хэсэгтээ ямарч байсан. Эртөө зүмсдэг байгаа. Пөө зүмсдэг байгаа. Би твтэйхэ. Одоо бид хоёрын тэнэс Бондай руу явах гэж байна. Гадаа амар сэрүүхэн байна. Энэ 7 хоног битүү бороотой гэсэн. Тэгээд бас өглөө юм цайгаа уугаагүй гэрсэн. Ямар ч хэсэглээ юм иднэ. Baby, you could keep me going, 'cause you've been everywhere. Прям юм идеё, түлхүүрээ онгоход. You know that I've been suffocating. You could be the one to help, but my issues are nauseating. I don't wanna bring you down. I just wanna be free from the free. Хоёроо таны цагаа өгсөн. Би хараа big breakfast хийсэн. Сож юм ийм гоё шүү. I wish we were living in my dreams, 'cause in another world you come with me and we be out of sight, out of mind, driving windows down with your Өглөө жуусээ уугаагүй, юус уугаагүй гараад ирсэн. Би хараа энэ грин жуус сэрнэрийн кэфе грин жуус. Breakfast харин out of sight, out of mind, out of sight, out of mind, out of mind, out of sight. Baby, you could keep me happy, but you've been on the road. Oh, I've never needed love so badly. I'm feeling so alone. And you know that I've been often dreaming of having you around. But my life is so complicated. I don't wanna bring you down. I just wanna be free from the free. Бүхэн шорт таа. Feel love for the first time. I just wanna love something about me. See something to open my eyes. Don't wanna be the only one with the house key. Something about me. I wish we were living in my dreams, 'cause in another world you come with me and we be out of sight, out of mind. Яг гэртээ ирсэн байна. Тэгээд одоо уул нь яг авсан юмнуудаа та нарт харуулъя гэсэн чинь кино үзэх цаг болцсон байна. 6 цагаас киноны тикеттэй одоо 5:40 болж байна. Тэгээд бид хоёр одоо ер нь л гарах гэж байна. Нэг их юм аваагүй. Country Road-оос юм авсан. Тэгээд Zara-гаас
Sephora-гоос авсан. Тэгээд явж кино үзэх гэж байна. Thank you. Клоны минь би одоо ажилдаа явах гэж байна. Тэгээд нүрэгээс бодох чинь өнөөдөр карантины 2 дахь өдөр манай ажил ороод эхэлсэн. Тэгээд би карантинаар онлайнаар Sephora-гоос крем авсан шүү дээ. Тэгсэн чинь надад өмнө нь айгуу сонин таараагүй. Тэгээд би өчигдөр очиод хэрэглээд үзсэн ч гэсэн очиод яг миний арьсан дээр тохирохгүй байна гэд хэлээд үзгээр ер нь бол exchange хийгээд өгдөө шүү. Маш өлөөхтөд ингээд хэрэглээд түрхээд үзсэн болохгүй гэж бодоод идэм шиг байгаа. Тэгээ нэг хэрэглэсэн өнгөн таарахгүй байна зарна гэдэг айгуу хямдхан үнээр зараад мөнгөн ч ихсэн айгуу алдагдaltaй шүү дээ тийм болохоор та нар маань крем янз бүрийн юм таарахгүй бол Австралид байдаг хүмүүс октод байвал очиод бодлогчд нь хэлээд солиулъя миний арьсан тохирохгүй байна таарахгүй байна өнгөн гэхээр солиод өгчдөг шүү. Тэрэн дээр бол ерөөсөө ямар ч санаа зовлтгүй. Тэгээд би болохоор юм нарсын кремийг хэрэглээд айгуу үзэж байгаа. Тэгээд medium 3 гэсэн үгийг авсан. Би айгуу бор арьстай. Тэгсэн чинь надаа яа гой болж юм. Тэгээд ажилдаа яваагүй 4 сар болсон юм гэсэн чинь амар байна. Ямар ч гэсэн би өглөөс ирээд дасгалаа хийдгээрээ хийсэн. Тэгээд хоолны хувьд гэвэл би gas air fryer-ында chicken breast хийгээд чихэрлэг төмөс хийгээд тавьчлаа. Тэгээд ямар ч гэсэн хоолоо аваад явна. Бизнес автаагаа. Тэгээд ер нь бол манай ажил өнөөдөр 9-өөс эхэлнэ гэсэн. Гэс явъя. Нүрэ нэг амар бодохгүй масктай байх болохоор хумсаа одоо амьслуулна. Өчигдөр бүр газрууд амар хүнтэйсэн. Өнөөдөр цайны цагаараа хумсаа амьслуулж чадах нь уу яах. Би гэхдээ карантинаар өөрөө гэртээ хумсаа амьслана гэд айгүй их юм Amazon eBay-гээс авсан гэсэн чинь яг өөрөө амьслахаар бас жоохон тэлт хүрхгүй байлээ. Тийм болохоор өөрөө зүгээр мэрэгжлийн газар чинь очиод янзлуулъя гэж бодож байна. Тэгээд Монгол салаан нэгцэн гэсэн шүү дээ. Монгол салаанаар очиж бас сормоосаа хийлгэн хамзаа бас тэдний цаг байвал янзлуулнаа. Тэгээд Сиднейд их хүмүүс байвал бас Монгол салаанаа дэмжиж очиж үйлчлүүлээрээ та нар маань баг хинхэн мэдж байгаа хаа тий. Ажилд явахаас яагаад вэ наа? Энэ лавныг бүр 5 өдрийн шифт авсан. Энэ бүр яг ингээд арьсны өнгөтэй тохиолохоор айгүй гоё харагдсан. Кремээ ер нь бол арьсныхаа өнгөтэй тохиолж аваараа. Би жоохон бахта яг 1-р курс оюутан болоод бор арьстай болохоор амар цагаан болъё гэж бодоод амар цагаанаар нүрээ бүтдэг байсан. Манай ааж тэр нь айгүй дургүй байдаг байсан. Одоо тэгээд бор арьстай дуртай болсон болохоор яг гоё арьсныхаа өнгөөр нүрээ бүтэж байгаа. Одоо би нүдээ зүгээр хайлт бодоод тэгээд маск зүүх юм жуурал мөнгөлаа бодохгүй гэх юм бол тэгж байна. Тэгээ өчигдөр гадуур явсан чинь дандаа зин хийлгсэн сертификатаа харуулж иж орж илээ. Өнөөдөр би бас өөртөө нэг торон цүн хадмаар байна. Зүгээр тор үйдэн шүү дээ тий цагаан өнгийн. Тийм тор олж авъя гэж бодож байна. Тэр айгу амар юм шиг үлээ. Хаан ч өгөх чинь би нүрээ бодоод дуусгачлаа. Клоны хоол маань бэлэн бол air fryer-нд олгоо. Sweet potato тэгээ chicken breast чансан байгаа. Одоо энийг хийгээд жилдээ. За би яг ажлынхаа дасгалгаанаар гараад ирсэн байна. Вау, нэг тав. Тэгээд дэлгүүрүүд айгу удаан хаагдсан. Тэгээд юмнуудынх нь ер нь бол хугацаанд дуусах гэж байгаа юмудаа бүгдийг ингээд хямдруулах гад тавьсан байна. Ихэнх юмнууд нь ер нь хямдарсан байна. Мэдлээ тараад гэртээ ирсэн чи ийм хөөрхөн залуу хүлээж намайг хоол хийгээд үсээ засуулсан. За ажилласан чи гоё байлаа. Намайг авахгүй гоё юм уу? Нэрээ сая Asos гэд энэ брэндээс цагаан өнгийн би ч өмд авсан. Одоо өмсч үзнэ. Энэ брэндээс анх удаага дайнаар юм захиалж байна. Гоё юм байна. Гоё байна. Гэрийн юм уу? Гэрийн юм уу? Оо, би ч юм уу. Гэрийн юм уу? Арай ийм гоё юм гэрийн юм багтай. Ажлаа таарсан одоо гэрийнхээ хажууд байдаг хоолны газар чинь Япон хоолны газар.
Ирсэн чи миний амар удаан хүлээсэн бокс ирсэн байна. Энийг би бүр захиалаад бараг сар гарan болж байна. Юу вэ гэхээр Kylie Cosmetics уруул хүрээлэгч тэгээд уруулын бодог захиалсан. America's Shipping нэрж байгаа. Тэгээд зөндөө удаан хүлээсэн. Тэгэхээр гой хамтдаа задлж харуулъя. За энэ болохоор Kylie-ийн ийм lip kit гэсэн. Дараагийн болохоор уруул хүрээлэгч. Та нар Ace Family-г үздэг үү? Тэрний Catherine яг айгуу гоё өнгөөр уруулаа бодоод идэг. Тэгээд хүмүүс нөгөө Instagram-ийнхаа story-н дээр асуулт хариулт гэсэн чи айгуу хүмүүс уруулаа яг юугаар боддог вэ гэж асуусан гэсэн чи яг Kylie Cosmetics-ийн ийм coconut гэдэг lip liner боддог гэсэн юмсан. Тэгэхээр би авч хийгээд авсан байгаа. За тэгээд та нартай туршиж харуулах болохоор нүрээ өвсө будаг байгаа. Маск зүүж болохоор баг нүрээ бодох шаардлагагүй. Яг өнгө нь болохоор ийм юм байна. Тэгээд одоо бодож харуулъя. Айгуу гоё юм байна. Тэг хүмүүс ч одоо уруулаа бодохдоо ингэж илүү гаргаж бодоод байгаа шүү дээ тий. Айгуу таалагдлаа ийм гоё тослог юм байна. Энэ уруул хүрээлэгчээрээ шууд уруулаа тингээ бодож болохоор гоё юм байна. За одоо дараачих нь болохоор ийм Kylie-ийн нэр нь болохоор lipstick lip liner хоёр хоёулаа хамтдаа ийм kit байсан. Тэгээ 701 гэсэн номертой юм байна. Энэ lip kit-ийг авсан. Энийг бас миний нэг үздэг YouTuber санал болгосон юмсан. Тэгэхээр уруулаа бас айгуу гоё бодсон бахарна. Бас авч үзье гэж бодоод авсан. Энэ болохоор яг миний захиалсан өнгө. Энэ болохоор яг энэ lip liner-тайгаа ирэх юм байна. Таслаг биш. Энэ хартаа ингээд та нар зөвхөн ингээд уруул хүрээлэгчийн авахд ч гэсэн яг бүтэн уруулаа бодож болохоор юм байна. Нүрээ бодог байхдаа гоё нүрээ бодож агаад мейкап ба хийхдээ бүр гоё харуулаад гоё юм байна. Би яг ийм бор nude өнгө хайгаад байсан. Тэгээд яг энэ өнгө болохоор бас айгүй хурдан сайтн нэрээ sold out болчт юм билээ. Өнөөдөр би 12 цагаас ажилдаа. Тэгээ одоо цаг 9 болчихын сармуусан дээр сармуусаа хийхдээ цаг болсон байгаа. Тэгээд ижээр байдаг Монгол халуун дээр очиж сармуусаа хийх гэж байгаа. Би болохоор нүрээ ерөөсөө удаагүй гэрээсээ гарцсан. Тэгээд ижэнээсээ шууд ажилдаа явна. Ер нь бол сармуусаа хийхдээ цагаас 2 цаг болдог. Өнөөдөр гадаа жоохон сэрүүхэн байна. Шууд ажлынхаа хэвчтэй. Явж байна. Та нар хэрвээ Австрал Сиднейд байдаг хүмүүс Монгол халуунаар очиж үйлчлүүлээгүй бол очиж үйлчлүүлж үзээрэй. Яг Central Station-ээс ер нь 6 минут 5 минут аваад болоо ойрхон байдаг. Гэрээсээ би нэг 20 минут зарцуул яг ийм амар дуус сонсогдчих магадгүй яа гэвэл уцаараа бичиж байгаа болохоор тэгээд томоосоо хэлэхээр амар гоё байна. Би сармуусаа хийлгээд гарцсан явжээ. Ийм гоё болсон. Сармуус хийлгэхээр ерөөсөө нүрээ бодох шаардлагагүй байдаг. Би яг жахт маск зүүж байгаа болохоор бүр ямар ч шаардлага байхгүй. Би болохоор зүгээр нүдэд тэнцсэн байгаа хальт. Тэгээд айгуу гоё байна. Нүд цаанаасаа томроод гоё. Гоё явчихжээ. Тэгээд айгуу цаг хэмнэж өгдөг. Хэрвээ Сиднейд байдаг хүмүүс самас хэлмээр байгаа. Манай автогч дээр хийлгээрээ Монгол салон дээр ирээд одоо тэгээд ажил руугаа явах гэж байна.
Би одоо ажил дээр ирсэн. Авах гэж байна. 12 цагаас ажиллана. 12-аас 5 цаг хүртэл ажиллана. Өглөөний мэнд. За би гэрээсээ гарцгаа. Гөгч юм. Тэгээд өнөөдөр ямар ч байсан 12-аас ажилтаа. Өглөө болгоо тасглаа хийх юм уу гүйж байгаа. Тэгээд гөгч байна. Гадаа жоохон сэрүүхэн байна. За өнөөдөр айл руу явах гэж юм. Ийм хэвцэн ус. Your name's pretty unique. What nationality are you? I'm from Mongolia. Oh, Mongolia. It's not for me to say.